За сайн байцгаана уу. За би энэ доктор Самбуу YouTube сувгийнхаа нэг болонг одоо ингээд олон сайхан эмч нартай подкаст эхлүүлж байгаа. Данаа ингэж хүнд хооллох дэмий юмсан. Өглөө ногоогоо бэлдэж амжихгүй юм аа. За энэ подкастын гол зорилго маань ард түмэнд одоо эрүүл мэндийн мэдээллийг үнэн зөв бодиттой өгөх, нотлохоон суурилсан анагаах ухааны шинэ мэдээллээр болон одоо эмчилгээ оншилгоо шинэ технологиудыг одоо танилцуулах, мөн олон сайхан эрдэмтэн эмч нар тэдгээрийг нийт ард түмэнд танилцуулах зорилготой ийм подкаст сууг нээж байгаа. За энэ подкастын маань анхны зочноор одоо манай төгс жаргал эмч оролцож байна. Төгс жаргал эмч бол одоо их барих эмэгтэйчүүдийн эмч. За одоогоор болохоор Номхон далайн зүүн дэргийн Фижи улсын нэгдсэн эмнэлгийн их барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмчээр ажиллаж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн магистр. За одоо их барих эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаад одоо 30 жил болж байгаа. Ийм одоо гадаад улс оронд ажиллаж амьдарч байгаа төгс жаргал эмчийг анхны дугаарынхаа зочноор урьсан юм аа. За та бүхэн одоо төгс жаргал эмчтэй танилцж мөн түүнчлээ одоо Арлын Фижи улсын тухай болон тэнд байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, за манай улсын одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бас хоёр орны онцлог болон одоо анагаах ухаан, их барих эмэгтэйчүүдийн шинжилгээ ухааны талаар одоо ярилцсанаа. Тэгэхээр энэ дугаар бол ерөнхийдөө манай их барих эмэгтэйчүүдийн эмчнэр зориулсан болон мөн түнчлэн одоо манай нийт эмэгтэйчүүд гэр бүл зориулсан дугаар болох нэ. Өдөргөр эрүүлж. Таны ойр дотны хүн ажлын хамтрагчтай нууцсан уу? Тэгвэл санаа тавих хамгийн ихний алхам бол тэр хүнд хэрэгтэй зүйлийг нь бэлэглэх. Ихэнх тохиолдолд хүмүүс эргэлдээр очихдоо гурлан бүтээгдэхүүн болон чихэр жимсгэн авч очих нь хэлбэг байдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь шархны эдгэрэлтийг удаашруулах сөрөг нөлөөтэй. Үүний оронд эс засал гэмтлийн дараа хүний биед зайлшгүй хэрэгтэй бүх шимтгэлийг нэг дор агуулсан хийл фастыг бэлэглээрэй. За төгс жаргал эмч өөрийгөө нэг товчхон танилцуулахгүй юу? За сайн байцгаана. Бүгдээрэнд нь өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө одоо миний их барих эмэгтэйчүүдийн мэрэгжлийн найз дотны туслагч одоо Монгол улсын хүний гавьяа тамж Самбуу найз маань энэ сайхан подкастыг нээж ажиллаж байгаад хувийнхаа зүгээс болон гэр бүлийн зүгээс тэгээд нийт их барих эмэгтэйчүүдийн эмч нарын зүгээс баяр хүргэе. За баярлалаа. Баярлалаа. Би 1995 онд анагаах ухааны их сургуулийг төгссөн тухайхын нэршлэр тэгээд Сэлэн аймгийн эрүүл мэндийн салбарт 14 жил ажиллаад сүүлийн 15 жил гэр бүлийн хамт одоо Фижи улсад мэргэжлээр ажиллаж байна. Би бол одоо их барих эмэгтэйчүүдийн эмчээр 15 жил ажиллаж Фижид бол 15 жил нийтдээ 30 жил ажиллаж байна. Манай хүн бас тэнд одоо нүдний эмч хийдэг. Бас нүдний тэргүүлэх зэргийн эмч одоо клиник эрхлэгчээр ажиллаж байгаа. За тэгээд өнөөдрийн подкастэнд одоо таны асуултанд ингээд хариулаад явахд бэлэн байна да. За их сайхан байна. За манай төгсөө эмчиг бол манай их барих эмэгтэйчүүдийн эмчнэр за манай нийт ард түмэн ялангуяа Сэлэн нутгийн ард түмэн аягүй сайн мэднэ. За сүүлийн 15 жил бол Фижи улсад ажиллаж амьдарч байгаа. Тэгээд одоо та нэг Фижи улсынхаа тухайд товчоо танилцуулахгүй юу? Одоо манай маш олон эмчнэр гадаад улс оронд амьдарч байна. Ялангуяа Европт, одоо Польшид, одоо Германд, Швейцарт, Францад, бусад улс орнуудад Европт их ажиллаж амьдарч байна. За Америк нэгдсэн улсад мөн эмчнэр төдийгүй совилогч нар их ажиллаж амьдарч байна. За бусад одоо Азийн орнууд ч гэсэн ажиллаж байна. Үүний нэгэн адилаар одоо Номхон далайн зүүн иргэн бүсийн одоо Арлын Фижи улсад ажиллаж амьдарч байгаа юм. Бас ярил их сонирхолтой олон зүйл ярьж болохоор манай доктор байгаа. За тэгэхээр Фижи улсынхаа тухайд очихгоо танилцуулъя. За Фижи улс гэхээр монголчууд жоохон мэдээлэл багтай байдаг. Аргачлалын энэ ч одоо нэг жижиг улс шүү дээ. Тэгтээ бол тэр тухайн улсынхаа төвн гэж явдаг. Өөрөөр хэлбэл Фижигийн байршлын хувьд хэлэх юм бол Номхон далайн зүүн өмнөд иргэд оршдог.
өөрийгөө тойруулсан 330-аад аралтай тэр арлын төв нь болж явдаг. Тийм учраас одоо яг ихэрх эмэгтэйчүүд энэ чинь хувьд эхний үед бол тусламж үзүүлэхэд их хэцүү байдаг. Яг гэвэл тэр орлон арлын олон үндэстэн яснууд дээрс төрдөг. Нэгдүгээр тэгэл соёл, тэгэл тэдний тийм уламжлалт одоо арга нөгөө төрөлтийг заримдаа гэрээр ингээд төрүүлдэг ч юм. Одоо бол тэндэртэй харьцангууд асцсан бүх юм бол ингээд танил болсон учраас мэргэжлийн ажлаа хийхэд бол ямар ч тийм зовлон байхгүй. Тийм учраас одоо тэнд ажиллаж байгаадаа их баярлдаг. Тэгээ одоо бидний өдөө зэрэг төргсөн мэргэжлийн багш нартай одоо эрүүл мэндийн шалгууны их сургуулийн их барих эмэгтэйчдийн техникийн эрдэмтэн багш нарын үеийн найзууд одоо биднийг хурцлж байдаг мэргэжил нэгт найзууд одоо өөр чинь бас их баярлж байна. Биднийг байнга дэмжиж араас одоо ирчүүч өгч өгдөг та нартай. Тэгээ та нарын очоор өдөө зэрэгтэй Монгол эмчнэрийн нэр төрийг бас тэр одоо Монголыг таньдаг Фижи улсад одоо Фижиг бас Монгол таниулах одоо ийм бас нэг юм болж байна гэж би ойлгож байна. За баярлалаа. За Фижи улс чинь бол заахан монголчууд нэг танихгүй байхаа. Фижи улсыг бол дэлхий сайн мэднэ. За Фижи улс бол одоо рагбигийн төрлөөр эмэгтэйчүүд нь 2 удаа олимпиад аваргуулж ирсэн. Эмэгтэйчүүд нь бас мөнгөн медаль авч ирсэн. Хүрэл медаль авч ирсэн. За тэр утгаараа хоёрдугаарт нь өөрөө одоо Английн колони байсан улс уу? Австралийн Английн колони байсан. 1970 онд тусгаарлагдсан Фижи бүгд найрамд Фижи арал улс. Арал улс. За ерөнхийдөө хэдэн сая хүнтэй ямар хуу улс орн ер нь эрүүл мэндийн систем тэр одоо улс орны нийгмийн амьдрал төвшин ер нь ямар хуу байд юм та надад товчгоо ярив. Фижи арал улс маань өөрөө одоо хамгийн сүүлийн үеийн тоолгоор 2023 онд 1 сая гаруй хүн амтай гэж бол тоологдсон. За эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хувьд бол 100% төрөөс таадаг. Одоо даатгалын системд бол төр хариуцаад явждаг. Бүх тусламж үн төлбөргүй байдаг. Тийм учраас бас нэг сул тал нь тэр яг гэвэл төр бүгдийг даадаг учраас хүмүүсийн өөрсдийн эрүүл мэндэд хандлага жахан сул байдаг нь бол ажиглагддаг нэмж эмнэлгийн мэргэжлүүд бид нарт бас заримдаа жахан сул тал болж харагддаг. Дотоодын нэгтгэгдсэн юунаас олддог энэ эдийн засгийн юун дээр тогтдог улс вэ? Яг л одоо бас л тэр арлынхаа хөгжиж байгаа орн одоо дотоодын нийт бүтээгдэхүүнхээр ердөөс аялал жуулчлал тэгээд юу хийж байгаа одоо өөрөөсөө нэг далайн хүнс загас одоо далайн хоолыг гадагшаа экспортлдог. Тэгээ хамгийн гол үйлдвэрлэлийн цөм нь бол одоо нэг шуга кен нүүрсийг үгүй юу сахарыг Америк руу Японд эднэр гаргаж байж байгаа те. Сахарын чихрийн нишинг тарьдаг. Тэгээ одоо чихрийн нишингийг тарьдаг те. Тэрийг одоо Америк руу гаргаж бас их мөнгө оруулж ирдэг тийм эдийн засгийн. За тэгээ бусад одоо нөгөө локал жимс юунуудаа бас гадагшаа гаргадаг. Өөрсдийнх нь үндэсний ногоонууд одоо кассава, даалуу эднэр гэл бид нар одоо анх удаа тэр Фижид очиод тэр хүнсийг хэрглэж үтсэн те. За та бол за одоо ингээд гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа. Манай төгс жаргал эмчийн маань гэр бүлийн хүн одоо нүдний эмч байгаа. Мөн хүүхдүүд нь бас ангаахаар сураад бас ингээд төгс 3 хүүхэдтэй юм байгаа. Анх одоо хэдүүлээ очив хэдэн оноос хойш ажиллаж амьдарч байгаа. Ер нь тэр улс орны эрүүл мэндийн ажилтан эмнэлгийн эмчнэрийн цалин хөлс ямар байдгийг тэр улс сонирхолтой болов гэж бодож байна. За бид нар 2007 онд бол анх ажиллах саналыг авсан. 2007 онд Фижи бол үндсэндээ одоо яг үндэсний хэмжээнд эмчийн дутагдалд орсон гэж байсан. Тэгээд манай энд ажиллаж байсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин одоо төлөөлөгч Гованд гэдэг одоо өөрөө л их сайн мэдээ шүү дээ. Гованд байсан. Тий бид нарт ингээд зар өгөөд тэгээ Монгол эмчнэр тэр сонгуул шалгуулалтанд ороод гэр бүлэрээ тэнцээд ингээ 11 онд явж илаа. Тэгэд одоо хүүхдүүд маань бага байсан. Нэгдүгээрт очиод бид нарт хэлний барьяар тэгэл нөгөө шин Фижиг эрүүл мэндийн систем, Монголын эрүүл мэндийн систем чинь шал өөр нөгөө яг гэвэл суурь сургалтын програм нь өөр байсан учраас эхний нэг 2 жил бол буцдаг юм билүү гэсэн тийм шантрагч үе байсан. Тэгээ 3 дахь жилийн гэрээ дуусахад бол бүх юм окей болоод тэгээд одоо бид нар 5 удаа гэрээгээ сунгуулад 15 дахь жилдээ ажиллаж байна тий. За тэгээд эхнэр маань бол яг Одесс 96 төгс ирэл бас л Орос школтой. Тэгээд тэнд очиод бас л жаахан тийм хэцүү байсан. Одоо бол тэгээд бүх юм сайхан. За том охин бас очиод 8 дугаар ангид очсон 2021 онд Фижигийн одоо үндэсний их сургуулийн ангаахын факультетийг төгсөөд одоо Сиднейд нөхөртөөгөө тэнд мастер зураад ажиллаж байна. Дараагийн охин бас эмч болж байгаа. Одоо Бээжингийн Пекиний ангаахын их сургуулийн 6 дугаар курс энэ хавар төгснө. Гэтэл одоо бас нэг сони юм хүү маань одоо би эмч болно гэдэг ингээд тий. Тэгвэл шүдний эмч болно.
Тэгтэл би өөрөө одоо 2 хүүхэд маань ингээд ээж нь Оросд төгссөн, эгч нь Фижид төгссөн, дараагийн эгч нь Хятадд, би бол Монголдо төгссөн учраас хүүгээ одоо эх оронд нь авчирч анагаах их сургууль сургая гэсэн ингээ гэр бүлээр яриад шийдээд сая амралтаараа авчираад одоо хүүтэйгээ ярилцсан байж байгаа. Тэгээд ер нь бол Монголдо ирж одоо сурах төлөвлөгөөтэй байгаа. Төлөвлөгөөтэй. За тэр үе чинь та нар ч бас 2 3 эмчнэр явж исэн баг. Тийм 2 3 гэр бүл явж исэн. Тэр эмчнэрийн тухай ярил. За тэр үед Монголоос ч хамгийн анх одоо манай Шүрээ гэдэг эмч 1-р эмнэлгийн анестезиолог эмчээсэн. Одоо сонгогдсон шагдрагч тийм их мундаг. Одоо ч гэсэн Шүрээ эмчийг тэр манай нөгөө арлын эмчнэр бол асууж мэн дэвшүүлж яадаг. За тэрний дараагаар манай мөнх хэрэгэд бор өндрийн мэслийн эмч бас их мундаг сайн мэс асууж байсан. Одоо хаяа ингээл бид нар хэвлийн мэслээд нэр хүндрэлхраа мөнх эмчийн тухай яадаг Монгол аргаар ингэж хийдэг байсан гэл байнга дурсагдаг. За тэгээ Түмэн баяр гэдэг эмч Сэхэний эмчсэн бас их мундаг сонгогдоод байсан. Тэр хэд маань бидний өмнө ажиллаж байгаад бид нартай бол мөнх эмч нэлээд олон жил ажилласан. Би ч олон удаа одоо хэвлийн юм дээр дуудаж зөвлөгөө авч хамт хагалгаанд орж байсан. Тэгээ одоо тэр цагийн захирал бас анагаахынх нь тий. Алтай сайхан багш байна. Манай одоо хасгийн алтай сайхан гэдэг анагаахын шинжилгээ ухааны сургуулийн багш биднийг оюутан ухт төгшөөсөн. Манай одоо нэг анагаахын сургуулийн салбар сургуулийн захирал хийжсэн. Биднэрт бас маш их хүмүүх төшөг болдог байсан. Тэгээ одоо тэнд хамт ажиллажсэн бүх хүмүүстээ энэ подкастаар дамжуулаад шинэ оны мэд төргийе. За одоо ер нь фичүү улстай одоо та бүхний чи ажиллаж нэгдсэн эмнэлэг дээр ажиллана. Хөдөө орон нутгаар явж бусад арлуудаараа очиж тусламж үйлчлэгээ үзүүлнэ. За энэ тийгдэг бүхэл хагалгаа мэслүүд бас тэнд хийгдэн тийм ээ. Эрүүл мэндийн салбарын төвшин манай улстай харьцуулахад ямар байдаг вэ? Тусламж үйлчлэгээний төвшин. Яг нь системийн хувьд бол арай л өөр л дөө тэдний ч нөгөө суурин яг нөгөө Английн юугаар тавигдсан учраас англи школ. Тий, англи школтой. Тэгээд эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ ер нь бол бүх шатанда жигд хүн болгоод жигд тусламж үйлчлэгээ авдаг учраас тусламжийн цаг ороодох ч юм уу тусламж үйлчлэгэнд ямар нэгэн одоо хүндрэл гарах юм бол байхгүй. Би одоо тэнд очиж 15 жилээс нийт одоо яг их барихын эмчийн хугацаанд нэг 18 гаруй хүүхд их барьж авч одоо кейсрээр төрүүлжсэний хамгийн олонх нь бол одоо тэр арал дээр тэгээ их олон үндэстэн ясны хүүхдүүдийг их барьж авсан. Яг ингээ өөрийнхөө юг ингээ хаяа хийгээ сууж байхад нэг 18 улс үндэстний одоо 17,000 гаруй хүүхдийг бол их барьж авсан. Тий. Одоо ингээд нэг айлын 4 хүүхд хүртэл ингээ над дээр одоо төрсэн тим юу бол бүртгэл байж байдгийг. Энэ сайхан байш бас Монгол эмч очиод 17,800 үндэстний 17,800 гаруй хүүхдийг их өрж аваа төрүүлээд кейсэр орлогоо хийгээд их барихын тусламж үзүүлээд тэр улсад одоо маш том их ажил хийсэн байна шүү дээ. Тэр улсын Фижи улсын хүн амыг одоо өсгөхөд тэгээд нэг онцлог нь бол тэдний чинь нөгөө дид бүтэц арлын орн чинь манайх шиг одоо шууд нөгөө замаар яваад очино жоохон далаагаар явна, агаараар явна. Би ч одоо заваар явдаг байлаа, сонгоцоор явдаг байлаа. Тэгээд бүр helicopter-аар нисдэг тэргээр хүнээ аваад явна заримдаа хөдөө очил тэр чинь мэдээж нэг манай сумын эмнэлэг шиг эмнэлэгт бид нар ч хагалгаа хийгээл хүн хүндрэхэд нөгөөдгөө хачаал тэгээд тусламж үйлчлэгээний хүртээмжийн хувьд бол одоо бүр ярих юм байхгүй. Шууд бүр яг л цаг хугацаанд нь би хүн хүндрэлээгээл тасгийн эрхлэх зөвлөх хэмжээтэй хэлэхэд дараагийн арга хэмжээг тэд нар яг бэлэн аваад хийж яадаг. За нисдэг тэрэг явуулах уу эсвэл ердөө өсгөр үнэ тээвэрлэх үү. Тийм учраас биднэрт ямар ч стресс байхгүй, ямар ч одоо тийм ажлын байрандах одоо тийм сул тал гэж юм л ажиглагддаг. Тэгэхээр бол бид нар ажиллах урам зориг ихтэй. За өөрөө сая цалин хөлсний тухайд асуулаа. Бид нар чинь эмчнэр чинь бас нэг нийгэмд өөрийн гэсэн имижийг бүрдүүлж явдаг шүү дээ. Тэгтэл чин одоо яг нэг өгөхөд Монголд бол манай эмчнэр чинь одоо ямар ажил хийгээд ямар цалингаар амьдраад байгааг үнэхээр ойлгоход бол яг одоогийн цаг үед бол хэцүү шүү дээ. Би одоо энд бол яг цалингаа тэд гэж бол хэлэх нь бас утгагүй байх. Тэгвэл би цалингаа аваад хангалттай өөртөө зарцуулаад гэр бүлдээ зарцуулаад хангалттай хуримтлал үүсгэж чаддаг. Тэр бол бидний эмч хүний одоо бас нэг өөрийгөө скетэн гэж харагдуулах нэг тийм гоё боломж тийм. Тэгээ эмчнэрийг хүндлэх гэдэг бол ердөөсөө манайх өөрөө би бол нэг 200 гаруй мянган хүнтэй тийм одоо манайх дүүргийн эмнэлэгт ажиллаж байгаа. Тэнд одоо бүр ингээ Монгол эмчнэр гэж бид нэр дархлаа тогтооцсон.
Одоо өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болцсон. Одоо төгс жаргал эмчдэр төрийч гэдэг юм хяналтанд орё. Уянгаа эмчдэр очиод нүдээ үзүүлээ, нүднийхээ болрын хагалгаа лазерын эмчилгээ хийлгэнэ гэдэг. Тэр хүлээлтийг үүсгэж чадсан учраас бид нар бас тэнд ажиллах аюу тийм урам зоригтой. Тий. Сайхан өөрсдийн клиенттэй болсон, тий урам зориг сайхан. Тэгээ бас эмч хүний хүндлэл маш өндөр байт юм байна. Тэр аюу чухал. Тий. Одоо манайх чинь би одоо нэг зүйлийг энэ подкастыг ашиглаад хэлэхэд эмч нарыг тэр сошиалар сэвнэ гэдэг асуудал өстой бүр байхгүй. Тэгэх юм бол тухайн хүн өөрөө баг эрүүгийн хариуцлага хүлээнэ. Тэр эмчийн тухай мэдээллийг хэн сошиал тавих уу гэвэл одоо яг зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн салбар яамал ийм болж энийг бид ингэх ёстой байсан маань гэднүү гэхээс биш. Тухайн иргэн тухайн байгууллага тэр эмчийн нэр хүндэд зөвшөөрлөгөөр халдна гэдэг ойлголт бүр юу ч байхгүй юутаас. Тэр бас эмч хүний сэтгэл зүйн хувьд аюу тийм тааламжтай байдаг. Яг үнэ одоо энэ асуудал хамгийн сериусны асуудал болчиход байгаа юм. Одоо манай чи хин дуртай сэтгүүлч орж ирэл эмнэлэг дотор чөлөөтэй бичлэг хийгээл эрүүл одоо эмнэлгийн шалтгаантай юм уу тодорхой хэмжээний одоо аливаа ажилбар чинь дандаа хүндрэлтэй эрсдэлтэй ажлууд хийдэг усууд шүү дээ. Тэрийг одоо дураараа тайлбарлаар өөрийнхөө үзэл бодлоор яриад тэгээд одоо нэр төлд хааллах асуудал маш их түгээмэл болцсон. Энэ асуудал маш их сэтгэл эмзэглүүлдэг нэг асуудлуудын нэг байгаамаа. Тий. Бид нар ч одоо харьцангуй 30 жил ажилласан эмч нар үнэхээр заримдаа тэр сошиал дээр гарч байгаа мэдээг харахаар залуу эмч нараа өвдөж штэ зүрхэн нүхэд одоо тэр мэрэгчлээ орхичих вэ те. Одоо бүр хайчих вэ. Хаяхгүй боломж байхгүй одоо бүх юм нээлттэй болчихсон цагт. Тийм учраас ер нь манайх энэ сошиал суваг дээр тэр мэдээллийг аюул лимиттэй байлгах тэрийг одоо хүлээж авдаггүй байх ч юм уу эсвэл хязгаар тогтоохгүй бол энэ бол нийгэмд иргэдэд асар их сөрөг нөлөөллийг үзүүлж байгаа. Бид нар ч гэсэн тэнд одоо энэ Монголын эмч нарын гаргадаг алтааг тэнд гаргана шүү дээ. Над дээр их хүндрэн, их насварна, эмэгтэйчүүдийн хагалгаанд орсон хүндрэн бүгд л энэ чинь ганцхан Монголд байгаад байгаа юм биш. Бидний ажиллаж байгаа дэлхийн нийтлэл дээр юм байдаг учраас бүртгэгдсэн байгаа тийм. Тэгтэл чинь ингээд энэ арай л манай нэг одоо тэр мэдээллийн салбарыг дэндүү бүдүүлээ. Тэгсэн мөртлөө өөрөөсөө ямар ч тийм мэдлэг мэдээлэлгүй зүгээр ингээд сэтгэлийнхээ өөрлөөр мэдээ цацаад байгаа нь биднэрт анзаардаг байхгүй юу? Тэрэн дээр одоо яг гадаадд ажиллаж байгаа эмчийнхээ хувьд одоо бас ахмад эмчийнхээ хувьд аюух сэтгэл эмзэглэж явдаг шүү. Тий. За баярлалаа. За манай төгс жаргал эмччин бол бас өөрөө нийгмийн хариуцлагын хүрээнд хоёрдугаарт нь одоо нийт ард түмнийхээ төлөө маш их сайхан нийгмийн олон сайхан чухал үйл ажлуудыг хийдэг. За би бол одоо аюул сайн санаж байна 2009 онд одоо өөрөө одоо Сэлэнг аймгийн эрүүл мэндийн газрын орлогч дарга байхдаа Улаанбаатар хотоос 7-8 эмчийн бүрэлдэхүүнтэй баг аваачиж нийт нутгийнхаа Сэлэнгийн ард түмэн мөн түнчлэн санд сумын иргэд түнчлэн бас тухайн үеийнхаа дулааны цэглэгээ станц зөвлөөр ажиллаж байсан. Дулааны цэглэгээ станцын ажилчдыг бүгдөрөнгийн одоогийн яриагаар бол өрчин сэргийлэх болон илрүүлэг үзлэгт хамруулж ийсэн. За энд одоо манай элэг солих багийн гишүүн ажиллаж байгаа одоо Монгол Улсын төрийн сойрхол хэмж даваад орж имж манай одоо эхооны болон одоо хитэв анжилгааны бас мундаг доктор бас элэг солих багийн гишүүн төрийн сойрхол хэмж эрдэнэлэг эмч түнч манай одоо нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байгаа нөө эхооны эмч Баясгалан доктор амар висгалдан эмч амар сайхан эмч одоо сонготой эмнэлгийн урологийн эмч за бид бүхэн Бямсрын захирал байна нэгдүгээр эмнэлгийн хамгаалалын одоо эмч байсан дасгийн эрхч байсан одоо нэгдүгээр эмнэлгийн захирал ажиллаж байгаа Бямсрын эмч бүрэлдэхүүнтэй за бид бүхэн одоо очиж үзлэг хийжээсэн мөн энэ сайхан үйл ажиллагаа үргэлжлүүлээд одоо манай төгс жаргал эмч байна одоо Фижи улсад 15 жил ажиллаж амьдарч байгаа ч гэсэн одоо 3 жил тутамдаа ирж амардаг ирж амрах хугацаанд бас Сэлэнгийн ард түмэнд Улаанбаатар хотын болон одоо том клиникийн эмнэлгүүдээс эмчнэр очиж одоо байнга нутгийнхаа ард иргэдийг үзүүлдэг. Бас энэ бүх үйл ажиллагаа зардал одоо тэр бүх асуудлууд нь өөрөө бол ивэнд итгэж бас эмчнэрээ цалинжуулаад очиж үзлэг одоо аншилгоо тухайн үзлэг хийсэн төлбөрийг одоо өөрөө төлж ингэж явд. Бас өөрөө бас найс нөхдийнхөө тус тэмийг Сэлэнгийнхээ ард түмэнд хүргэдэг ийм хүн байгаа. Та энэ талаараа нэг жоохон тодруулаад ярихгүй юу? Саяхан бас үзлэг хийгээд ирэх шиг ямар бүрэлдэхүүнтэй хаагуур үзлэг хийгээд ирэв. Тэгсэн энэ яг уламжлал болсон юм а. 2014 онд бид нар анх ирээд 9 онд бол бид нар анхны үзлэгийг хийжсэн. Тэгээд 14 онд яг Фижигээс ирээд амарч байхдаа бас хоёр дахь үзлэгээ сумдуудад хийсэн. Сая энэ жилийн үзлэгийн хувьд бол их онцлог байсан. Яг тэгэхээр одоо миний төрлөх нутаг Сэлэнг аймгийн Санд сумын
одоо 100 жилийн явагдахгүй болох байгаа сургуулийн өмнө явуулах байгаа. Тэгээд Сэлэн аймгийн Санцмын 10 жилийн дунд сургуулийг төгссөн төгсөгч эмчнэрийн одоо баг групп байгуулаад тэгээ бид нар 26 оны бүрэлдэхүүнтэй одоо тэргүүлэх зөвлөх зэргийн эмчнэрийн үзлэгийг Эрдэнэт дархан Улаанбаатар хөтлөөс Сэлэнгийн эмч нартай ингээм хамтраад одоо 3 өдөр ажилласан. За үзлэгийн бүрэлдэхүүнд бид нар 3 эмэгтэйчүүдийн эмч, 2 эхогийн эмч, 3 дотрын эмч, 3 шүдний эмч, 2 нүдний эмч, сэтгэц мэдрэлийн эмч, хүүхдийн эмч, хавдрын эмч гээд ингээд нүдний техникч нар ингээд одоо хараа шалгах багийнхан анагаах их сургуулийн оюутнууд гэсэн бүрэлдэхүүнтэй 3 өдөр ажиллаад 1000 хүн үзлээ. Энэ юу юм бэ гэхээр одоо өөрөө мэдж байгаа тийм ээ. Нөө бид нар өвдөж болохгүй одоо эрсдлээс сэргийлэх боломжтой өвчнөр өвдөө цаг бусаар одоо бидний хамгийн одоо дотныхоо хүмүүсийг бид нар ч алдаад байгаа шүү дээ. Тэрний юм гэхээр одоо нөгөө чихрийн шижин, артерийн даралт ихсэх өвчин, эмэгтэйчүүдийн одоо умаа үзүүний хорт авдар, хөхний хорт авдар, хүүхдийн харааны сулрал тийм ээ. Одоо энэ нөгөө дэлгэцийн хэрэглээтэй холбоотой хүүхдүүд чинь маш их харааны сулрал. Тэгээ яг энэ бүхнийг хэдүүлээ ер нь нөгөө урд жилүүдийн бидний хийжсэн үзлэгээс ямар өөрчлөлт орсон байна, хүмүүс маань ямар төвшөнд хүрсэн байна гэдгийг харьцуулж үзэхийн тулд бид нар энийг айгүй том багтаа хийж үзсэн. Тэгээд дараагийнх нь 7 хоногт бид нар миний одоо өссөн нутаг хуршаад сум дахиад хийсэн байж байгаа. Тэгээ одоохондоо бидний тайлан хараахан гарч амжааг байна. Тэгээ энийг нэгтгэж нэг тайлангаа харахаар бидний одоо ажил ер нь энэ нэг юм хийгээл яваад энэ ямар үр дүнтэй вэ гэдгээ харах боломж бас гарч ирж байгаа. За тэгээ энэ үзлийг зохион байгуулахад манай Сэлэнг аймгийн одоо үе үеийн засаг дарга нар болон Сэлэнг аймгийн эрүүл мэндийн газар нэгдсэн имлэг тэгээ Улаанбаатар хотод байгаа одоо манай мэрэгжлийн найз нар өөрөө ч гэсэн надад 2 өдөрт одоо үзлэгт явжсэн шүү дээ. Энэ бүх хүмүүст бас баярлж талархаж явдаг. Энэ ажлыг зохион байгуулах санаачлах явдаг гэр бүлийн зүгээс баярлалаа гэж одоо энэ боломжийг ашиглаж хэлье энэ бүх хүмүүст. Тэгээ энэ бол одоо уламжлал болоод миний одоо чадамж хизээд дуусна тэр болтол би энэ ажлаа үргэлжлүүлж хийнэ гэж бодож одоо мөрөөдөж явдаг. Би ч бас өөрөө чи энэ ажлаараа айгүй бахархт юм аа. Үнэхээр одоо өөр улс оронд ажиллаж амьдарч байна. Тэгтээ Сэлэнг аймгийн үндсэн унган хүүхэд. Тэгтэл одоо нийт ард түмнийхээ төлөө Сэлэнгийн нийт ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл зовнин одоо 3 жил тутамд бүр уламжлал болгож ингээд өндөр нарийн мэрэгжлийн эмчнэрийг очиж тэгээд үзлэг хийлгэж хүмүүс бол маш том буян болж байгаа. Хоёрдугаарт одоо илрүүлэг үзлэг тийм одоо түгээмэл хийгдэж чадахгүй байгаа өнөөдрийн нөхцөлд одоо Сэлэнг аймгийнхаа төрсөн нутагта очиж тэр олон сайхан шилдэг эмчнэрийн үзлэгийг ингээд уламжлал болгоод хийгээд тэр ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тэмцэж явна гэдэг бол үнэхээр бахархуу штэ. Бас олон эмчнэр бас одоо энэс бас санаа авч одоо бас энэ сайхан нийгмийн хариуцлагын хүрээнд болон нийт ардынхаа төлөө сайхан хийж байгаа сайхан буянт үүсэ гэж би энэ чинь одоо төгс жаргал эмчээрээ их мандаараа яг энэ тал дээр маш их бахархаж баярлаж явдаг. Мөн одоо яг энэ үзлэгийг хийлгсэн одоо төрсөн нутгийн чин ард иргэд ч гэсэн энэ тал дээр бол бүр их өндөр сэтгэлтэй явдаг болов уу гэж бас бодд юм аа. За одоо өөрөө бид нар бол үнэхээр бас харьцангуй одоо Монгол улс зах зээл шилжээд байсан ихэнх үеийн эмчнэр одоо 96 7 оны үед одоо төгсөөд их хөрх эмэгтэйчүүдийн эмчээр бэлтгэгдсэн шилжилтийн үеийн тийм оюутнууд. За хоёрдугаарт нь болохоор манай төгс жаргал эмч манай нэгдүгээр төрөх үеү тэнд үед одоо ирж суралцаад за тэр үед анагаах ухааны их сургуулийн одоо манай их хөрх эмэгтэйчүүдийн одоо бурхан эмч манай Жав багш одоо Эрхэнбаатар профессор одоо манай ардын эмчнэр үүс эмч үлтийн эмч эдгээр бид нар одоо шав болж анх бэлтгэж эхэлсэн. За өөрөө одоо бас яг тэр үед тэр олон сайхан бурхан эмчнэрээр бэлтгэжсэн энэ олон нэгдүгээр амарчих газар суралцж байсан учраас тэр тухайгаа нэг жоохон дуусаж ярих уу. За тийм 1995 онд анагаах ухааны их сургуулийг төгсөөд Сэлэнг аймгийн Бугуутсны эмнэлэгт эмнэлгийн эрхлэгчээр 2 жил ажиллаад би ер нь оюутан багтаа их хөрх эмэгтэйчтэй эмч болно гэж өөрөө боддог байсан. Миний одоо яг мөрөөдөл. Тэгээ 97 онд анх одоо нэгдүгээр төрөхөд одоо резидент эмч болоод иржсэн. Тэр үед одоо өөрөө хэлсэн бидний яста шүтэн манай одоо Хөтөлмөрийн Баатар Талига Жав багш одоо бит хоёрын яг клиникийн багш манай Монгол Улсын хүний гавьяат эмч анагаахын шилжүүлгээний доктор одоо профессор Эрхэнбаатар гэж одоо бас төдөв даржийн Эрхэнбаатар гэж тий. За одоо үеэс дэмж бүлтийн эмч хоёроо өстө ярихгүй байж болохгүй хоёр бурхан одоо биднэрт хотго яаж барихыг зааж ирсэн хагалгаа яаж хийхийг эхийг яаж үзэх вэ эхийг яаж хүндэтгэж харьцах уу гэдгийг одоо бид нар зааж ирсэн. За манай тэнхмийн сайхан багш нар байна.
За одоо манай мөнх цэцэг өгш байна, их цэцэг өгш байна, янжаа өгш байна. Мэд сайхан багш байна, лавгсрын багш байна, жаргал сайхан багш байна, хүрэлс өх багш байна. Ингээл одоо аюуш багш маань ээж сүүлийн жил Америкт байж байгаа. Үнэхээр бид нар бол азтай шавнар. Тэдний сайхан одоо тэр сурсан заасан юм бид тэднээс өвлж авч үлдэж одоо тэрийг бас бид нэр залгамжлаж одоо тэгээд яваад байгаа. Өөр ус орнч гэсэн ингэж сайхан ажиллаж амьдрна гэдэг чинь суур яаж тавигдсан тэр сахан олон эрдэмтэн багш нар маш мундаг одоо бурхан эмчнэр яаж заалгаж ийсэн тэгээд тэр шинжлэх ухааны мэдлэг болон одоо практик дадлага эмнэлзэн арга барилыг яаж эзэмшсэн гэдэгтэй холбоотой болов гэж боддгийг би ч гэсэн өөрийнхөө аж амьдралыг одоо энэ сайн сайхан одоо ингээд ард түмнийхээ төлөө үйлчлж байгааг бол олон сайхан бурхан багш нартайгаа холбож бодд юм аа. Үнэхээр одоо ярихгүй ахын аргагүй энэ сайхан одоо энэ спортынхан бай, урлагийнхан бай, бусад нийгмийн салбарын чинь одоо бүхэн салбарын өөрийнхөө үеийг бас алтан үе, мөнгөн үе, хүрэл үе, шилжилтийн үе одоо ихэнх сургалтын үегээд зөвлөх юм байна шүү дээ. Үнэхээр бид нар одоо социализмын үе жинхэнэ бэлтгэгдсэн. За Монгол улс социализмын материал техникийн баазыг байгуулж байх тэр үед хоёрдугаарт нь манайх эрүүл мэндийн салбар бас маш өндөр түвшинд төгссөн байх тэр үед тодорхой хэмжээгээр бид нар социалист улс орн болсон хугацаанд бас өндөр түвшинд төрсөн шүү. Тэр үед одоо үнэхээр бэлтгэгдсэн маш сайхан бурхан эмчнэр багш нар энэ олон сайхан улсуудын шав болж ажил амьдралын гараа маань энэ сайхан газараас эхэлсэн. Хоёрдугаарт ийм сайхан эрхэм багш нарын шав байсан да. Баян баярлан бахархаж одоо хүндэтгэж явд юм аа. Тийм учраас бид одоо энэ нэвтрүүлгээр дамжуулан нийт багш нартаа ялангуяа Монгол улсын хөдөлмөрийн баатар одоо жав багш түүний өрсөд хүүхдүүдэд мөн түнчлээ одоо Монгол улсын гавьяат эмч за анагаахын шинжлэх ухааны доктор за профессор Эрхэнбаатар багшлаа түүний гэр бүлд нь за мөн одоо Монгол улсын ардын эмч үүсдэмч Монгол улсын ардын эмч бүлтэн эмч за манай одоо гавьяат эмч, соднон пил эмч, гавьяат эмч, инх туяа эмч. За энэ бүх улсуудаа мөн техникийн түрүүнд урдсан бүх багш нартаа мөнх цэцэг багш, инх цэцэг багш, мэд сайхан багш, анжин сүрэн багш, за жаргал сайхан багш, аюуш багш, хүрүүсэх багш нараа түүнийхээ гэр бүл бүгдөөрэнд нь байнга талархаж баярлаж явдаг шүү гэдгийг бас энэ нэвтрүүлгээрээ дамжуулан та бүхэндээ бас уламжлая. Тэгээ та бүхний одоо шавнар чинь хүртэл одоо бусад улс оронд одоо 17-8 мянган хүүхэд төрүүлээд дэлхийн одоо 15-6 үндэстэнд үйлчлээд бусад улс орнд Монгол эмч хүний одоо нэр төрийг, Монгол эмч хүний чадлыг, Монгол эмч хүний одоо тэр бахархам ажил амжилтын одоо сайхан болгоныг дэлхийн улс орнуудад хүргээд явж байгаа гэдэг бол бас багш нарын хувьд ч гэсэн манай их барих эмэгтэйчүүдийн шинжлэх ухааны дэвшлийн хувьд ч гэсэн бахархалтай зүйл байгаамаа. Тийм учраас одоо энэ анхны дугаартаа зориуд одоо би энэ төгс жаргал докторыгоо урьж оролцуулсан бас ийм учиртай. За одоо хоёулаа ер нь юуны талаар манай одоо олон улсууд гадаад улс оронд одоо эмчээр ажиллаж амьдарч байна. Манай энд ч бас нийгмийн баталгаа цалин бас жоохон бага байна хөрхий. Бас одоо сая одоо энэ он гараад нэг 30% нэмж байгаа нийтдээ оны төгс үлгэхэд 70% нэмж бас нэг бас улс орны жишг төвшөнд хүрэх гээд л яваад байна. Бас манай төр засаг эдийн засаг маань бас жоохон хэцүү байх шиг байна. За та одоо Фижи улсад Монгол эмч ажиллах боломж юу энэ талаар нэг ярихгүй. Одоо манай ийм болжээ. Залуучуудын хэл усны мэдлэг бол маш сайн болсон байна. Англи хэлтэй эмчтэр одоо төгсөж байгаа бүр англи хэлний анги хүртэл ингээд тусгай нээгдээд энэ англи хэлний ангид анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Солонгосоос бусад улс орнуудаас одоо эмчнэр хятадаас ирж сурч төгсдөг бас Европоос ч улсууд ирж манай сургууль суралцдаг болсон байна. Одоо нийт одоо бас дөнгөж төгсөж байгаа залуу эмчнэрийн хувьд их барих эмэгтэйчүүдийн эмчээр бэлтгэж байгаа резидент эмчнэрийн хувьд ч гэсэн одоо хэлний асуудал бол бас чөлөөтэй болсон байна. Ийм учраас бусад улс оронд ялангуяа Фижи улсад ажиллаж амьдрах боломж ямар хэр байд юм бэ? За боломж бол байнга л байж байгаа тийм ээ. Нэг үе бол Фижи чинь эмчийн дутагдал орж ирсэн бол одоо үндсэндээ нэг хоёр анагаахын их сургуультай болсон учраас харьцангуй одоо локал эмчнэр юу одоо үндэсний хэмжээнд эмчнэр бэлтгэгдээд гарч байгаа. Тэгвэл Монгол эмчнэр чинь одоо яг өөрөө ч хэлсэндээ адилхан манай залуу эмчнэр чинь маш их мундаг болсон байна. Бидний үеийн нөгөө сургалтын систем чинь шал өөр болоод одоо хэлний мэдлэг бол шал өөр болсон байна. Одоо өөрсдийгөө дайчлах, өөрийгөө хөгжүүлэх тал дээр эмчнэр их мундаг болсон байна гэдгийг үл ажиглаа. Тэгэхээр одоо боломжгүй гэх зүйл бол байхгүй. Тухайн эмчтэр хэлний барьерыг одоо даваад мэрэгжлийн одоо ямар стандарт шаардлагын тэрийг даваад хараад бол Фижид очиод ажиллахад болохгүй гэх тийм
батхгүй юм байхгүй боломж бол байгаа. Тэгээд бас яг үнэлтэд сүүлийн хэдэн жил бол Монгол эмчнэрч одоо дэлхийд гарчлаа шүү. Тэглээ дэлхийд гарчлаа. Тийм. Одоо энэ хавар хэд манай анагаахын их сургуулийн өнгөрсөн 30 жилийн ойн уулзалт толоход манай процессгч л одоо 40 дэмж гадаадад ажиллаж байгаа юм байна. Тэгээ Америк, Герман, Польш, Франц тэгээд одоо нөгөө зүү төнөр хийгээд эмсэрч одоо Польш тийм ээ. Тийм ашиг байгаа. Бүгдээрээ тэд нар чинь бүр хувийн клиникээ нээсэн, хувийн эмнэлгээ нээсэн бүр тэнд өөрийн гэсэн одоо Монгол эмчнэрийн дархлааг бүр тогтоочихсон. Тийм гой амжилттай яваа эмчнэрээ хараад бас бахархах сэтгэл төрж байлаа. За миний хувьд л яг зүгээр л эмэгтэйчүүдийн төрхийн эмч хийгээл явж байгаа. Одоохондоо бол тийм хувийн янз бүрийн бол эрхлээгөө. Тэгтээ нэг үйл бас боломжтой тэнд бүрэн байгаа. Одоо тэр болцлыг хангацсан байж байгаа. Тэнд одоо жишээлбэл одоо ингээд өөрөө бас Монгол эмчнэрээ ажилуулад бариад хувийн эмнэлэг нээх одоо хэвтэн эмчлүүлэгч бай, үүдэн маягийн тийм эмнэлэг нээх боломжтой юу? Боломжтой. Шалгалтын нөгөө л тэгэл шалгалт лиценз аавна. Тий, ажиллах лиценз аавна. Лиценз аваад бид нар чинь жил болгон сонгуулаад явчихна. Тий. А лицензийн талаар нэг юм хэлэх чинь манайх чинь бас нэг давуу тал нь 5 жилээр өгчих шиг байна тий. Тэнд бол бид нар жил болгон лицензээ сунгуулдаг. Лиценз сунгуулахад бол ямар ч асуудал байхгүй. Яг тэгвэл бид нар нөгөө тухайн 12 сардаа сар кредитээ цуглуулна гэдэг маань өөрөөсөө бид нар одоо анагаахын оюутнуудад хичээл заах ч юм уу эсвэл тэр оюутнуудын бидэнд хийж байгаа презентацийг сонсоод тэрэн дээр саналаа хэлээл явахад тэр бидний багцад ороод явчихна. Заавал одоо кредит цуглуулна гээл өөр нэг одоо төлбөртэй сургалтанд ч юм орох тийм юм өрдөөсөө байхгүй. Тэгэхээр айгүй амар. Яг тэгвэл нөгөө итгэлцэл гэж юм байна шүү дээ. Энэ нэмчил яг энэ кредитийг цуглуулахын тулд ийм одоо семинарт оролцсон байна. Өөрөө ийм юм хийсэн байна гэдгийг үндэслээд тэгэл өгчдөг. За үнэхээр манай Монгол эмчнэр чадвартай олон сайхан залуучууд, олон сайхан эмчнэр дуршлагтай янз бүрийн одоо тасны эмчнэр бол дэлхийд гарцсан юм билээ. Одоо Отгон болдоо эмч маань өөрийн эмнэлэг байгуулсан одоо Германд ажиллаж амьдарч байна. Мөн өөрийн клиник байгуулсан бол Польшид бол уламжлалт амгаах ухааны чиглэлээр яг өөрийн клиник байгуулад ажиллаж байгаа эмчнэр их олон байна. Германд байна. Жинхэнэ одоо та хэд чинь 30 жилийнхаа төгсөлтийг хийсэн гэдэг чинь 40 гаруй эмч ажиллаж байгаа гэдэг чинь бас өндөр тоо шүү. Тэгээ хоёрдугаарт нь болохоор зэрэг ковид үеэр бас мэдэгдсэн улс орон болон одоо интернетээр одоо баримталж байгаа дэглэм үзүүлж байгаа тусламж тэр вакцины хэрэгжилж байгаа байдал бүх талаараа ингээд бичгээд маш олон улсуудаас Монгол эмчнэр бичиж өрөөд ирэхээр үнэхээр олон эмчнэр бол дэлхийд гарцсан юм байлээ. За тийм учраас би бас энэгээр их бахархаад байгаа юм. Монгол эмчнэрийн мэдлэг чадвар бол дэлхийн түвшинд өсгөө ордож янз бүрийн улс оронд бол гарцсан байгаад бол их баяртай бахархалтай байгаамаа. Тэгээ Монгол хүн бол агуу чадaltaй, их мундаг, оюунлаг, их дайчин ард түмэн ба гэдгийг одоо бүхэл төрлийн спорт орч баталж байна. За одоо уралдаг спорт янз бүрийн шоу тоглолтууд аарч баталж байна. За мөн түнчлэн одоо энэ сэхэтнүүд нь, эмчнэр нь, эрдэмтэд нь, инженерүүд нь бас дэлхийд гарч эхэлж байна. Энэ бол их бахархалтай зүйл байт юм аа. Одоо төрүүлсэн хүүхдүүд хүртэл одоо ингээд тийм том сургууль сурж байна. Одоо тэнд ажиллаж амьдарч байна. Одоо эхний төрүүлжсэн хүүхдүүд чинь одоо 30 хүрчгэр чинь. Тэгээд тэгж ярихаар үнэхээр их Монгол залуучуудаар аав ээж нь байнга холбоотой тийм олимпиадын наадам төрүүлдэ, тийм олимпиадад оролцлоо, тийм тэмцээнд оролцлоо. Одоо тэнд сурж байгаа тийм сургууль авлаа гэж холбогдож өрөөд бичгээр их сайхан байт. Бидний нэрээр нэрлэлсэн хүүхдүүд зөндөө байгаас бидний нэрийг өгчихсөн. Их сайхан байт. Тэгэхээр Монгол хүний чадвар гэл бол үнэхээр сайхан юм аа. Тэгээд танд бас баяр хүргэе. Одоо бас Зүүн Азийн арлын одоо тэр Фижи улсад Монгол эмч хүний нэр төрийг өндөр сайхан гаргаж явж байгаа. Монгол эмчийн тусламж үйлчлэгийг үзүүлж явж байгааг сайхан байна. Одоо бид нар чинь Лаост их ажилд өгөөсөн манай содны бэлд эмч одоо Лаост ажиллаж амьдарч байсан тухайгаар одоо сүүлийн одоо энэ олгорч эмч ажиллаж байсан Лаост. Тэгээд ингээд ярьдаг. Тэнд чинь бүр тухайн нэг үеийн улсууд нь үйлчлүүлж ирж их сайхан дурсамж үлдсэн байт юм байлээ шүү дээ. Тэгэхээр чи одоо та хоёр ч манай уянгаа эмч, манай төгс жаргал эмчийн чинь гэр бүлийн хүн уянгаа гэдэг Одессын анагаах ухааны дээд сургуульд төгссөн. За бид нар бас 1990 онд хамт одоо зөвлөлт улсад дээд сургууль одоо анагаахын дээд сургууль хэлсэд ингэж явж байсан энэ бүсгүй бас нүдний тусламж үйлчлэгийг маш сайн үзүүлж байгаа. Нүдний эмч, тэргүүлэх зэргийн эмч байгаа. Одоо бас докторантур суралцж байгаа. Бас удахгүй хамгаалах бах. Уянгаа эмчийн чинь өдөртөгч нь хэн багш байгаа вэ? Уран чимэг. Гэхдээ цаасан нь юу яаж байгаа гэж байна. Мастер нөгөө тэр чинь айгүй их түүхтэй. За бид хоёр ингэдэг байхгүй юу? Уг нь бүх юм бэлэн болсон байж байгаа таяа утсан.
бас тэн чинь нэг ингээд пост апгрейд хийчих юм бол хэдэн төгрөгнийх нь цалин хэдэн доллар нэмүүлсэн шүү дээ. Тэгсэн чинь гинт нөгөө мастерын дипломыг аваад ирэхэд идэг. Тэгээд цааш нь ягаад мастер яаж байгаа докторантурд л ороогүй. Магистрт сурч байгаа. Тэгээд одоо тэгэхээр бас Монголын мастрыг тэнд хүлээн зөвшөөрч чинь Монголын дипломыг хүлээн зөвшөөрч айгүй гоё байгаа байхгүй тэр чинь. Бас Монголын анагаах ухааны хөгжлийг тий Австрали, Нью-Зеландд дүүцүүлээд аваад тий. Би тэгээ бас нэг юм ярих гэсэн энэ юугаар дамжуулаад одоо би сая нэгэн өвөр Монголд очиж манай өөрийн Бацаахан дарагтайгаа бас манай Яраа амжтайгаа очиж гэрээ явуулсан юм амжнаа сургая гээд. Тэгээд тэнд очиж гэрээ явуулахад маш олон өвөр Монгол эмчнэр болон хятад эмчнэр бас Монголд хамгаалах доктор, магистр хамгаалах аюул их хүсэл эрмэлзэлтэй байт юм билээ. Энэ юутай холбоотой байдг вэхээр тэр нь болохоор зэрэг нэгдүгээр манай улсын диплом шинжлэх ухааны төвшин бол хүлээн зөвшөөрөгдсөн. Хоёрдугаарт нь тэр улсуудын өөрийнх нь цалин хөлс орлого стажаараа нэмэгдчихэдэг. Гуравдугаарт нь болохоор зэрэг ер нь Монгол нутаг их ойролцоо. Хоёрдугаарт манай эрдэмтэн докторууд ер нь тэрдэг бусад улс оронд хамгаалсан улсуудыг их чадaltaй мундаг эмчнэр байдаг, мундаг эрдэмтэн багш нар байдаг. Гэхдээ тийм учраас бусад одоо баруун, Япон одоо бусад улс оронд ингээд хамгаалсан шинжлэх ухааны мэдлэг их өргөн улсууд байдаг. Өндөр улс оролттой улс, өндөр мэдлэг чадвартай улсууд байдаг гэдэг утгаар ер нь хамгаалах сонирхол их байд юм билий. Тийм учраас би бас боддtiin. Манай анагаахын шинжлэх ухааны их сургуулийн бүх тэнхмүүд бас тодорхой хэмжээгээр одоо өвөр Монголоос бусад улс орнуудаас чөлөөтэй одоо хүмүүсийг өрөөд одоо боловсрал одоо энэ юу ч бас их том бусад улс орнуудын хувьд том бизнес байна шүү дээ. Одоо Сингапурыг л харал да. Сингапур, Малайзыг бусад улс орнууд тийм ээ. Тэгэхээр чин зэрэг энийг их олон хамгаалжуулж байгаа сая гэж бас хүсч бодож явдیں۔ Манай үнэхээр одоо эрдэмтэн одоо юуны нөөц бол бас манад бол харьцангуй жижиг улс гэд хангалттай байгаа юм чин доктор, шинжлэх ухааны докторд их олон байж бүхий салбар тийм ээ. За тийм байна. За Малайзад өөрөө ч Малайзад хамгаалж илүү. Би тэгс Малайзад 2008 онд нийгмийн эрүүл мэндийн удирдлага, эрүүл мэндийн эдийн засгийн чиглэлээр Малайзын үндэсний их сургуульд сураад мастер хамгаалсан. Тэгээд ер нь ирээд 2011 онд Фижир явсан да. За тэнд одоо ингээд ажиллаж амьдрахад ер нь нэг удирдaltaй улс уу? Байр орон сууц одоо хүүхдүүдийн сургалт мургалт ер нь ямар хөө байд юм бэ? Энэ талаар ерөнхийдөө цаг үеийн үед бол нэг удирдaltaй мөнхийн одоо халуунаараа тэгэл бороо орол байж идэг шүү дээ. Цалин өсний тухай байр юуны тухайд бол одоо би чинь яг гэвэл тэдний засгийн газар эрүүл мэндийн амтай гэрээтэй учраас бидний байрны түрээсийн 50% тэдний засгийн газар төлнө. Урд нь бол 3 жил тутамд нэг удаа ирэхэд бидний 2 талын утасны билет, замын буудал, хоолны мөнгийг бас өгдөг гэсэн. Одоо сүүлийн үед нөгөө ковидын дараа эдийн засаг хямрлаа шүү дээ. Тэгвэл бас л бидний одоо гэрээ дуусаад эх орондоо буцаад бүх онгоцны зардал, одоо замын тэр хоол, байр буудал, тэгээ ачаа бүх юмыг л тэдний засгийн газар гаргав. Хүүхдүүдийн сургалт бол гадаадын нөгөө одоо юу гэдэг манайхаар бол гадаадын мэрэгжилтэн гэж экспедиатууд багахан төлбөр төлнө тийм их биш. Их сургуультай. Их сургуультай бол тэтгэлэг манай хоёр хүүхд нэг нь бол одоо хятадын засгийн газрын 100% тэтгэлэг авсан. Тэг их сайн сурсан. Бээжинд сурч байгаа тийм. Бээжинд тий. Том охин бол би яагаад тэдний тэтгэлгийг авч өгөө гэхээр манайх шиг одоо яахгүй нөгөө тэтгэлэг авсны дараа 9 жил тухайн орондоо заавал ажиллаж амьдрах ёстой гэдэг тийм хатуу заалттай. Тийм учраас би тэтгэлэг авах болцлыг бол манай хүүхд хангасан байсан. Тэгээ бит хоёр одоо том охиноо ер нь төлбөрийн төлөө сурагчаа өөр тийшээ гарахад бас хэрэгтэй юм гэсэн. Тэгээ тэр маань ч их зүг байсан. Одоо охин маань Сиднейд тэгээд мастер сураад тэндээ ажиллаад хүртөө. Манай хүргэн чинь бас юм шүү дээ. Тий, хүргэн чинь юм. Бас яг Фижи залуу хийж байгаа. Фижи залуу энэ дэр. Тий, хоёлаа одоо тэгээд төржсэн тийм ээ. Тэгээд нэг сайхан түүх ярихад одоо өөр чинь бас их баярлж байдаг. Охиноо би жирэмсэн болгоод нь Фижигээс бүр Монголд авчирж өөрийнхөө их барих эмэгтэйчүүдийн эмчийн гараагаа эхэлсэн нэгдүгээр төрөхөд төрүүлнэ. Тэгээ одоо бүр гавьяат дээр төрүүлнэ, найз дээр манай Монголын төрөх тусламж үйлсгээ Фижиг ихтэй харьцуулахад ямар байдгийм бэ гэдгийг хүргэндээ үзүүлэхийн тулд авчир төрүүлээд байсан. Одоо тэр зээ охин маань 3 настай их том болчихсон. 3 нас үргэлж ямар хурдан байцаг хугацаанд өнгө сая юм шиг. Манай хөргөн бол ирээд их цочирдсан одоо Фижигийн одоо эрүүл мэндийн систем, Монголын эрүүл мэндийн систем хоёрт төстэй ч юм байна, эрс ялгаатай ч юм байна. Манайх бол их хурдцтай хөгжиж байна. Монголын одоо анагаах эрүүл мэндийн салбар бол би одоо тэрийг бүр ингээ өөрөө ирэх болгондоо нүдээр хараад бас бахархаж байдаг.
Тэгээ явандаа хүүхдүүд маань ирээд Монголд ажил амжирх байлгүй дээ л гэж боддөг шүү дээ. Миний хувьд бол одоо утгагүй их орондоо ирээд бүр Сэлэнг аймагта одоо их орох эмэгтэйчүүд нүдний тусламж үйлчлэгийг үзүүлнэ гэдэг одоо тийм бодолтой. Тэрийгээ ч одоогийн удирдлагууд нь хилээд одоо газар орныхын асуудлыг хүсээд явж байгаа. Тэгээ ер нь бол эрх төлөвлөгөөтэй одоо тэгэл бараг 20 жил гадаадад амьдралаа боллоо доо л гэж бодож байна. Тэр улсад өгч юм аа өглөө, тэр улсаас авах юм аа авлаа. Тэр улсын үр үнцийг ч аваад ирлээ шүү дээ. За нэг юм асууч мэрэгжлийн талын. За одоо манайд бол одоо хамгийн их түгээмэл байдаг юм жирэмсний хожуу хордлого бас нэлээд өндөр байна. Эрдэс уур амьсгалтай улс орон уур амьсгалд амьдардаг ус учраас одоо 130 градус салдаг, өвдөн 30 градус хүртэл хордог. За хоёрдугаарт нь бөөршөөсний замын өрөвсөлт өвчин, өрөвсөлт эмгэгүүд бас нэлээд түгээмэл байдаг. Үүн дээрээ суурлаад одоо архаг хууч эмгэгтэй улсууд их байдаг учраас жирэмсний хожуу хордлого бол одоо эсэлтэй жирэмсийн скрипдэг улсууд ихэнх хувийг эзэлж байна. Хоёрдугаарт нь ургийн бүтэлд бас нэлээд түгээмэл байна. Агаарын бохирдолтой холбоотой. Хоёрдугаарт нь одоо халдварт өрөвсөлт эмгэгүүдтэй холбоотой. За манай одоо гол шалтгаанууд одоо их орхын ноцтой хүндрэл тэмдэгдэл төрөж байгаа гол шалтгаанууд бол нэг нь одоо үжил халдвар болчиход байна. За дараагийн асуудал бол цус алдалт болон жирэмсний хожуу хордлогын одоо их хэрхэн шалтгаантай эндэгдэл харьцан бол бас гайгүй болсон. Бид нар тусламж үйлчлэгээ шанар хүртээмж одоо чадвар бол нэлээд сайжирсан. Үжил халдвар их байна. Одоо Фижи улсад хамгийн гол проблем одоо жирэмсэн ээжүүдийн хамгийн гол одоо асуудал юу гэдэг юм бэ? За тэр одоо бүс нутгийн онцлогтой холбоотой жирэмсний үеийн нөгөө сахар gestational diabetes шүү дээ. Тэр бол ердөөсөө би ч өөрөө нөгөө яг high risk буюу одоо өндөр эрсдэлтэй ээж нарыг үздэг. Яг л дандаа зөвлөх тэргүүлэх зэргийг ахлах эмчнэр ч үзэн шүү дээ. Тэр дээр бол өөрөөр чинь санал нэг байгаа юм бол жирэмсний хожуу хордлол байна. Одоо бид нар бол тэрийг ч алдхаа болсон шүү дээ. Айгуу олон сайхан гайдлайн гарцсан. Тэгэл яг л нөгөө өдөртөмжийн дагуу хөвтүүлээд тэгэл хэдийн хугацаанд нь шийтгэв. Ер нь л тэрнгээр одоо сүүлийн хэдэн жил бол их хиндээг манах. Диабет гэдэг юм чинь л хамгийн аюултай юм нэрдээс. Одоо сардаа бид нар чинь бараг 30-40 одоо жирэмсний нөгөө сахартай ээж нарыг төрүүлж шүү дээ. Хуучин би чинь Монголд ажиллаж байхдаа үнэхээр одоо надад тэр талын мэдлэгс дутуу байж би өөрөө залууч байж. Тэгээ тэнд очиод би тэр юмыг их сайн сурсан. Тэгээ би чинь бас өөрөө нэг 2011 он докторантуртын дараад 11 онд тэгээд би яваад гисэн. Тэгээ тэнд очиод би чихрийн шижингээр нэлээд юм судалж уншиж үзсэн. Одоо бол чихрийн шижинг бол бид нар зүгээр гаргахгүйгээр эмчилж одоо төрүүлнэ шүү дээ. Аль хэлбэрийн байсан ч бид нар ер нь яг л бүх гайдлайн байж дээ. Тэгэл их өөрөө үнэхээр хариуцлагатай сайн байж чадах юм бол одоо жирэмсний диабет ч өөрөө их муухай шүү дээ. Ураг дотроо энд нь илүүтэй юм бол тэгэл одоо нөгөө төрөлчний дараа цус алдна, шарх идэл гэл маш олон хүндрэлүүд тэрийгээ даа. Тэгээ одоо бол тэр дээр манайх тэр асуудлаа бүрэн төгс шийдэж чадсан. За манайд сүүлийн үед таны чихрийн жижиг бас ихсээд байна, нэлээд их нэмэгдээд байна. Хоёрдугаарт нь одоо бид бас удирдамж боловсруулаад ингээд явж байна. 24-7 хоногт хамгийн их илрүүл үзлэг хийн. Тэгээд эдлэрсэн усууд ачаалтаа сорилт энэ 3 сарын сахарын дундаж үзүүлнэ гэл. Бүгд одоо бас манай их хөрх мэтчлийн мэргэжлийн салбар зөвлөлөөс чихрийн шижингийн одоо бас нэг удирдамж гаргаж байна бид нар. Манай салбар зөвлөл одоо сүүлийн үед бас их сайн ажиллаж байгаа. Манай мөнх цэцэг багш тэргүүлээд одоо ингээ удирдамжуудыг ингээд яг тодорхой тесралтай одоо шаардлагатай удирдамжуудыг гаргаж байна. Ер нь бол хамгийн гол проблем бол бас жирэмсэн үеийн чихрийн шижих байт юм байна тийм үү? Тийм. Тэр бол ердөөсөө толгойн хагалгааны хувь ямар хувь байна? Кесар хагалгааны хувь яг дэлхийн дундчтай төгсөж очиж байгаа баг 30% төрсэн. Сая баг 24 онд тэ 32% байсан. 32%. Ер нь бол манайх ч одоо дүүргийн имлэг мөртлөө ачаалал ихтэй шүү дээ. Би чинь заримдаа өдөрт 8 кесэр бид нар хийж байгаа шүү дээ. Тэгэхээр ч бас ачаалал баг. Тийм байна. Ачаалал өндөр юм байна. Өдөрт 8 кесэр хийж байна. 15 өндөр 50 кесэр турчна гэдэг чинь бас айгүй өндөр тоо. Тэгэхээр бол юм. Тэгээд хамгийн гол би одоо ягаад чихрийн шижин чинь тийм муухай юм бэ гэхээр нөгөө тэд нар чинь айгүй нөгөө яарлаа заалтаар кесэрүүд их ордог. Тэгээ кесрийн дараа шарах гэж айгүй их асуудалтай. Эндометрит болон сепсис болон тэгэл шархны хүндрэлээр. Гэхдээ бид нар шархны хүндрэлээр бол их хэмдүүлж байгаагүй. Аваад л гарна ш. Тэгээд илрүүлэг одоо үзлэг жирэмсний хяналтын үзлэг бол сайн хийх. Яг хүмүүс нь эрүүл мэндийн сувд боловсрал хэдий багч гэсэн сүүлийн үед бол маш их сайжирч байгаа. За би бол одоо бас өөр их ажилтаа өмч өөрөө мэдлэхгүй яг уу тийм айгүй маш их ажилтаа. За энэ ажлынхаа хажуугаар өөрийнхөө хоббигоор гэхгүй
одоо нийт ард түмэндээ эрүүл мэндийн одоо татлахын зориулсан анагаах ухааны зөв зэгцтэй мэдлэг өгөх зорилготой. Хоёрдугаарт одоо сүүлийн үеийн шинэ техник технологиуд мөн эмчилгээ ажиллагааны шинэ ажилбарууд тэр болгоныг танилцуулах зорилготой. Энэ зорилгоор энэ подкаст хийгээд энэ нэвтрүүлгийг хийгээд бас олон сайхан эмч нарыг нийт түмэндээ таниулах мэдүүлэх зорилготой ийм подкаст хийж байгаа. За энэ подкастын маань одоо ерөнхий ивент тэтгэгчээр бас одоо энэ өргөө хотбот ресторан гээд ажиллаж байгаа. Тэгээд манай энэ подкаст нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгчээр одоо энэ өргөө хотбот ресторан ажиллаж байгаамаа. За тэгээ хоёулаа одоо хоолоо идэнгээ яриагаа өргөжлүүлээд явнаа. Эдний бас сайхан хоолтой. Хоёрдугаарт нь эрүүл мэндийн сайхан нэвтрүүлэг подкастын маань сайхан гэдэг нь шүү дээ одоо эхэлж байгаа. Энэ нэвтрүүлгийн бас ивент итгэж байгаа өргөө хотбот рестораны хамт олондоо их баярлж байгаа. Мөн түүнчлэн энэ одоо нэвтрүүлгээд одоо эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон эрүүл мэндийн одоо ундаа эрүүл мэндийн одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бас их хөрсийн бүтээгдэхүүн оруулж ирдэг энэ компаниуд ивент итгэж явж байгаа. Тэгээ нэвтрүүлгийнхаа дундуур бас энэ компаниудынхаа ивент итгэж компаниудынхаа тухай танилцуулга бас хийнэ. За манай нэвтрүүлгийн маань ерөнхий ивент итгэгчээр өргөө хотбот ресторан ажиллаж байгаа. За хоол гэдэг бол одоо өнөөдөр бидний одоо үндсэн шимт хижээл хүнс болохоос гадна бүр урлаг болцсон юм байна. Бид одоо хоол идэж нэгдүгээрт өөрсдөө хамгийн сайхан одоо физиологийн үндсэн хэрэгцээгээ хангана. Хоёрдугаарт нь болохоор зэрэг өөрсдөө бас ингэж нүдэн баясгадаг, сэтгэлээ баясгадаг. Мөн түүнчлэн хоолны ам чанарыг мэдэрч бүх сайн сайхныг мэдрэх ийм зүйл болсон байна шүү. За энэ бүгдийг одоо урлаг болгож хийж байгаа манай өргөө хотбот ресторан нэвтрүүлгийнхаа ерөнхий ивент итгэгч та бүхэндээ нийт одоо мастер тогооч нартай болон энэ рестораны хамт олонд их баярлж байна. Та бүхэнд их маш их баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За энэ удаагийн дугаарт маань за одоо манай үеийнхнаас одоо гадаад улс оронд яг өөрийнхөө үндсэн мэргэжлээр ажиллаж их барих эмэгтэйчүүдийн бас өндөр хариуцлагатай энэ тусламжийг үзүүлж байгаа. За манай үеэс төрсэн одоо их барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч. За манай төгс жаргал эмч маань оролцлоо. За тэгээд бас нэг асуулт байна. Ер нь одоо өөрөө сүүлийн 15 жил бас одоо гадаад улс оронд ажиллаж амьдраад ирлээ. Энэ хугацаанд манай их барих эмэгтэйчүүдийн шинжлэх ухаан одоо хэр хөгжив? Бас одоо гадны нүдээр харахад бид нар ч одоо дотор нь байдаг учраас бас сайн мэдэхгүй юм. За сүүлийн хэдэн жилүүдэд бол би бол одоо энэ манай өргүүдлийн технологи дотоод шүүрэл за ингээд урангийн хагалгаа нэвтэрч байгаад маш их баяртай байгаа. Та нэг өөрийн нүдээр нэг хэлэхгүй одоо 3 жил тутамд ирээд яваад байгаа хүн. За бидний одоо 97-8 оны үеийг өнөөдөртэй харьцуулахад технологийн болон одоо манай залуу эмчнэрийн хувьд бол маш их дэвшил гарсан байна. Энэ нь бол одоо бас манай бидний нөгөө хүндэтгэж хайрлаж явдаг багш нарын минь бас залуу эмчнэрийн өөрсдийнх нь идэх өөрсдийнх нь орлого маш их сайжирсан юм шиг ажиглагддаг. Тэгээ саяны хэлсэн өргөдлийн технологиг одоо маш сайн нэвтрүүлж байгаа. Одоо манай тэндээс хүртэл Монгол руу зорих сонирхолтой хүмүүс байж тэрж өргөдлийн асуудлыг шийдвэрлэх гэсэн тийм хүмүүс байж байна. За бусад одоо их орхийн хүндрэлтэй холбоотой жирэмсний одоо чихрийн шижээ өвчний одоо илрүүлэлт тэрийг одоо жирэмсэн үед нүдэрт төрсний дараах үед нь сахарыг хэрхэн хянах уу гэдэг одоо шинэ арга аргачлалыг бол боловсруулж ажиллаж байгаа. Яг үе зүгээр мэрэгжлийн эмчийн хувьд сонирхож хардаг л да. Тэгэхээр маш их ахиц дэвшил гарч байгаад би бас их баяртай байдаг. Тэгээ улам их одоо хөгжиж бүр дэлхийн жишгт одоо хүрнэ гэдэгт бол итгэлтэй байгаа. Тэгээд энэ үйлийг одоо бидний залгамж халаасан залуу эмч маань хийж чадна гэдэгт одоо бид нэр итгэж байдаг. Тэгээд бүгдээрэнд бас амжилт төсмөр байна. Энэ сайхан мэрэгжлийг одоо эзэмшгээр сурч байгаа залуу оюутнуудаа бас баяр хүргэе. Манай мэрэгжлийг хэр оргийн хүн эмэгтэйчдийн эмч болъё гэж дурлдаггүй. Эмэгтэйчдийн эмчийн мэрэгжил бол онцлогтой. Жишээлбэл ихэр жирэмсэн байх юм бол бид нар 2 хүний аим 2 ихэр жирэмсэн хүн 3 хүний аймыг хариуцдагаараа бидний мэрэгжил бол эмчнэр дотор онцлог мэрэгжил гэж би бодож явдаг юм. Нэрээ нэг зүйл асууя. Одоо манай чи сүүлийн үед ер нь эмчийн ажил бол маш өндөр хариуцлагатай хүнд ажил. Хоёрдугаар сурах гэж маш их цаг зарцуулна. Одоо үндсэн анагаахын их сургууль төгсгөө 6 жил дараа нарийн мэрэгч гэж 2-оос 4 жил болж байна. За тэгээд одоо үндсэндээ тэгээд магистр за тэгээд үндсэн эмч болохын тулд нарийн мэрэгчлийн эзэмшил бараг 10 жилийг сурахад зарцуулж байна. Тэгж байгаа. Тэгээд сүүлийн үед бол одоо энэ ялангуяа би сүүлийн резидентүүдийг хараад байгаа юм. Юус эрэгтэй эмчийн их барих эмэгтэйчүүдийн хүнд нарийн мэрэгчлийг сонгохгүй байна. Одоо жил болгон резидентүүд одоо ингээд 20-30 хүн байхад 2-оос 3 эрэгтэй л байх жишээтэй. Дөнгөж 10% нь л одоо их барих эмэгтэйчүүдийн эмч болж байна. Ер нь
Фижи улсад бусад улс оронд энэ сургалт нь хэр одоо эмч болох гэж хэдэн жил сургалтанд зарцуулах уу? Хоёрдугаар нь эмчийн дунд одоо ялангуяа их хөрх эмэгтэйчүүдийн эмчид хүүсийн харьцаа энэ ямар хөө байна тийм. За Фижигийн анагаах ухаан чинь өөрөө яг Англи, Австрали суурьтай боловсрал эзэмшдэг. Тэгээ яг л бас л одоо бэчлэр нь 6 жил, тэгээд төгссөний дараа 2 жил зайлшгүй одоо дагалдан эмч буюу одоо дадлагжигч эмч тий хийдэг. Тэднийг яаж хийх вэхээр заавал эхний 1 жил бол яг одоо нэгдсэн эмнэлэг дээр ирээд 4 үндсэн тасаг төрх эмэгтэйчүүд хүүхэд дотор мэс засал одоо яаралтай тусамжигсан 4 блок дээр эхний 1 жилээ хийгээд 2 дахь жилд нь өөртөө сонгоо дахиад аль тасгууд дээр хийх үү гэж ингэ сонгож хийлгээд 3 дахь жилд нь 3 дахь 4 дахь жилд нь заавал хөдөө 2 жил ажиллана. Яг л тэд нар чинь 100% тэтгэлгээр суралцуулж байгаа байхгүй. Тэгвэл тэтгэл нь маш их өндөр өгдөг, бүр хангалттай амжиргаа тэгээ өшөө цааш өөртөө сурч боловсон одоо хөрөмжлөх мөнгөний өгч байгаа. Тэгээд зайлшгүй 4 жилээ хийж ирээд одоо би их хөрх эмэгтэйчүүдийн эмч болё гэх юм бол манай тасагт ирээд ахаад 2-3 жил бид нартай одоо дагалдан эмч хийж агаад тэгээд шалгалтаа өгөөд их хөрх эмэгтэйчүүдийн одоо курс манахаар резиденцт орно. Үндсэндээ бас нэг 13-14 жил сурж ижил одоо мастер бүх юм хамгаалаад их хөрх эмэгтэйчүүдийн эмч боллоо гэдэг тэр дипломыг л аваад. Тэгээд цаашаа доктор сурныг л өөртөө нээлттэй. Тэднэрт нэг чухал юм яагаад гэвэл нэг англи хэлний суурь боловсрол сайн одоо яг үндсэн одоо official language нь англи учраас хэлний барьер байхгүй тийм англиэр тусалдаг тийм. Өдөөсөө англитэй. Тийм нөх хэлний барьер авах учраас гадагшаа дотгосоос сурах одоо тэтгэлэг эднэр хамрагддаг айгу хаврамж өндөр. Тэгэхээр манай залуу юмшнууд бол англи хэлийг их сайн сурах хэрэгтэй. Тийм л одоо өдөөсөө гарц хэл бол одоо хэрэглээ болцсон шүү дээ. Тийм учраас өдөөсөө бидний Фижи явсан гол нь би хүүхдүүдтэй нэг үн төлбөргүй англи хэлийг сургахчий гэж авч явсан. Тийм учраас хүүхдүүдтэй англи хэл их сайн сургасан. Одоо Монголд сурахад бүх юм нээлттэй болсон биш. Одоо сурах одоо янз бүрийн суугууд бэлэн болчихсон өртөөсөө. Тэгэхээр англи хэлтэй бол одоо хэл бол хэрэглээ болчихсон юм чинь тий. Тэгээ сургалтын систем юу. За тэгээд анагаахын дэдийн 5-6 дугаар курсын оюутнууд бол ердөөсөө л эмчийн ажлыг л хийнэ. Яг эмнэлгүүд дээр нөгөө clinical attachment буюу одоо клиникийн дадлагын тэр үед бол бид нар дадлагын үйлийг хийсэн шиг хийлгэж одоо лог бук буюу сурлагын дэвтэр дээр нь гариусгын зурж өгдөг. Тэгээд тэд нар 6 дугаар курс төгсөөд ирлээ. Одоо яг ингээд манайх чинь 1 сар гарсан шинэ одоо эмчнэр ирсэн байна. Тэд нар шууд тасгууд дээр очиод ердөөсөө манай эмчийн ажлыг хийгээл эхэлнэ. Төрхтөр ихч орж ирээд дотор үзлээгээ толиод тавил хүнээ шинжилээд биднээс асуух юм асуувал ургаа үнэлэл ингээл явчихна. Тэрэнд бол одоо бидний оролцоо юу ч яах. Яг үедээ 5 6 дугаар курстэй бүх юма заалгаад бүх юма одоо хийсэн хагалгаанаас бус гар ажиллавраас бүх одоо тэр бичиг цаас одоо бидний хэлдгээр стор бичих. Бусад жижиг ажлууд бол зүгээр манай дадлагжигч эмчийн л хийдэг ажил. Тэгэхээр бүр сургалтын системийн хувьд бол үнэхээр чанартай сайн сургадаг. Гэтэл одоо яг хөрс зэрэгэлдэг Австрали, Нью-Зеландын 5-6 дугаар курс бүр англиас хүртэл манай тэр дадлага хийдэгс оюутнуудыг асуугаад clinical attachment гэдэг юм юу ч байдаг. Яг бол тэдний одоо нэг өвчтнүүд чинь гар хөрөхгүй шүү дээ оюутнууд. Манайд бол бүр нээлттэй. Тухайн хүнд одоо дадлагын эмчж байна, дадлагын оюутан зөвшөөрөл аягүй сайн. Тийм учраас амьд харилцаа үүсгэж чаддаг учраас аягүй сайн сурдаг. Онлын үед бол одоо ярих юм байхгүй тэд нартай өөрсдөө бүх юм ашиглаад. За сайхан тогтолцоотой юм. Ер нь тэгээд анагаахаа төгсөөд хөдөө орон нутагт ажилласан ч тэр эмчээрээ ажиллаж байгаа буцаж сургагч тэр тэтгэлэг нийгмийн хамгаал тэр юу нь их сайн байдаг учраас ер нь бас сурах гэж хугацаанд бол хангалттай бас нийгмийн тэтгэлэг цалин хөлс авчт юм байна тийм үү? Тийм хангалттай амжиргааны мөнгөний өгж байгаа оюутнуудад. Тэгээд дадлагжигч эмчнэр гэх чинь л одоо цалин мөнгөний хувьд бол бас хангалттай учраас ажлаа аягүй үнжин. Тэгээ хамгийн сүүлд нэг юм хэлэхэд нөгөө ачааллын тэнцвэртэй байдал. Нөгөө ачаалал жигд тэнцвэртэй одоо зөв шудраг байх юм бол хинч ажилдаа түүрдэхгүй яг өөр хийх юм хийгээл явчихна. Тийм учраас үр дүн аягүй сайхан харагддаг. За баярлалаа. За энэ удаагийн дугаарт байна манай төгс жаргал эмч маань бас одоо гадаад улс орн Фижи улсад их хөрх эмэгтэйчүүдийн эмчийн амьдралаа өмнө түнд ажиллаж амьдарч байгаа тухайга их сонирхолтой ярилцлага хийлээ. За одоо томтохгүй одоо бас Фижи улсаас ирээд үргэлжлүүлэн Сэлэнг нутагтаа өөрийнхөө төрсөн нутагт одоо ажил амьдралаа үргэлжлүүлэх нь байна. Манай гэр бүлийн хүн
уянгаа маань бас их нүдний маш сайн доктор байгаа. За тэгээд та бүхэн одоо удахгүй нутагтаа уулзаж ирээд Монголын ард түмнийхэн эрүүл энхийн төлөө сайн сайхан ажиллаж хөдөлгөхийг мөн Фижи улсын ард иргэдийн эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа энэ сайхан нэр хүндтэй болоод ариун шударга сайхан ажил үсч өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. За манай энэ эрүүл мэндийн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарын ивент тгчээр одоо ийм 4 компани оролцож байгаа. За юуны төрөнд одоо Камавел гэдэг компани байна. Өдөргөр эрүүлж. Манай Монголын залуучууд энэ сайхан ингэний сүүгээр, ингэний бүтээгдэхүүн, ингэний сүүгээр одоо олон сайхан бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэж гаргаж байна. За энэ одоо энэ сайхан ингэний хоормгийг үйлдвэрлэж аргаар хийж боловсруулж ариутгаж одоо гаргасан байна. Мөн ингэний сүүнээс ингээд ингэний тараг, мөн одоо хүүхд залуучууд зориулсан ингэний сүүн ундаа. Мөн түнчлээ одоо ингэний сүү, ингэний хоормгийг одоо ийм нунтаг хэлбэрээр гаргаад энийг одоо шууд усанд найруулж ууж болно. Хоёрдугаар нь бас өөрөө эрүүл мэндийн одоо бидний хүнс хичээл болохоос гадна эрүүл мэндийн бүтээгдэхүүн болж байгаа. Ялангуяа энэ нунтаг хэлбэрээр гаргасан энэ бүтээгдэхүүнүүд одоо аутизмтай хүүхдүүд мөн ингэний хоормыг одоо манай жирэмсний хожуу хаванд маш сайн одоо хаван хөөгч хожуу хордлох үед хэрэглэдэг бүтээгдэхүүн байгаа. Энийг одоо аутизмтай хүүхдүүд маш өргөн түгээмэл хэрэглэхэд шууд хэрэглэх бүрэн боломжтой. Мөн одоо сахарны диабет, чихрийн шижинтэй улсууд бол одоо ингэний хоормыг ууж байгаа улсууд бол маш өндөр үр дүн өгч байгаа. Мөн түүнчлэн одоо ингэний хоормыг ууж хэрэглэж ийсэн энэ ээжүүдээс гарч байгаа хүүхдүүд шаарлалт их бага явагдаж байгаа асуудал энэ юутай холбоотой гэхээр одоо ингэний хоормогт маань өөрөө одоо дархлааны бүтээгдэхүүн дархлаа одоо иммуноглобулин А, М, G бас ихээр агуулдаг. Мөн өөрөө бас антиоксидант хэдцэлтийн эсрэг ийм сайхан эрүүл мэндийн шимтэй эко ундаа байгаа. За манай нэвтрүүлгийн ивент тгчээс маань ийм сайхан биелэг гардуулж байгаа. Та одоо энэ Камавел брендийн ингэний сайхан бүтээгдэхүүнийг За баярлалаа. Фижи арал дээр очиод хэрэглээд бас одоо өөрсдийнхөө эмчнэрт болон хамтран Монголд сурталчилсан бүтээгдэхүүн. Тийм Монгол тэмээний ингэний хоормогч одоо дэлхийн хамгийн үнэтэй бүтээгдэхүүн болчиход байна. За тэгээд энэ компани байна. Амсаад 100 аюул сайхан амттай энэ бүтээгдэхүүн баг. Хамтлнаа. Энэ бүр энэ ингэний ундаа бол маш гоё ундаа байлээ. Хэнзээ гоё. Манайхан ч одоо кола могло хийтэй газ жус ундаа Юу кола болоо. Одоо энэ кола цаашаа болох юм шүү аа. Тий эрүүл мэндийн шин бүтээгдэхүүн хэрэглэмээр байгаа. Баярлалаа. За Камавел компани хамт олонд баярлалаа. Айгуу бол улсаас ирэнгүүтэл айгуу гоё бэлэг аваад тий бүр жинхэнэ ориг эко бүтээгдэхүүн. За баярлалаа. За дараагийн мөн нэвтрүүлгийн маань ивент тгчээр ажиллаж байгаа. За энэ Lazinon гэдэг ингээд Английн брэнд бэрэн байгаа. Took my horse away. Didn't know if I'd be okay at the end of the day. That wind came in strong, but blew you right into my arms. Now we're here. За энийг одоо BB Oral компани оруулж ирдэг. За энэ болохоор энэ жирэмсэн үеийн болон төрсний дараах мөн төрөх үеийн бүтээгдэхүүнүүд одоо манай хэрэглэж нэлээд өргөн төгөөмд хэрэглээд байгаа. За одоо жишээлбэл энэ одоо магний байна. Магниг одоо ийм тосон хэлбэрээр гаргасан. Одоо тооноос өндөртэй улсууд одоо булчингийн чангаралтай улсууд хэсэг газар түрхэж хэрэглэдэг. Жирэмсэн үедээ хэрэглэх. Энэ бол зөвхөн магний одоо энэ тосон бүтээгдэхүүн танилцуулж байна. Жирэмсэн үед хэрэглэгч багц бүтээгдэхүүн байгаа. Түүний нэг төлөөлөл нь одоо магниг одоо уух таблетик болон тариа хэлбэрээр шууд юм тосон хэлбэрээр хэсэг газар ингээд түрхлэг байдлаар хэрэглэж болох ийм бүтээгдэхүүн байна. Тохиромжтой тий. За мөн одоо төрсөн хярцангийн урагталтай улсууд хэрэглэдэг ийм эко одоо энэ ариутгсан цацлага байгаа юм. Энэ бол одоо ариутган хоёрдугаар төвчин намдаа мөн түнчлэн тэнд хэсэг ариутгалд хэрэглэсэн ийм хярцангийн оёдл энэ шархны оёдлууд хэрэглэдэг ийм цацлага байгаа. Төрсний дараа хэрэглэж байгаа энэ одоо ялангуяа хөх хагарсан ээжүүд хэрэглэж байгаа. Анхны төрөгсөн хөхн хагарсан тийм улсууд хэрэглэж байгаа ланолинтэй бүтээгдэхүүн нь бүр маш сайн бүтээгдэхүүн. Манай ээжүүд бол хэрэглээд сурцсан байгаа. Нөгөө ланолинтэд бас Lazinon ч хаана байдаг үлээ гэр бүр чинь өөрсдөө хэрэглэгчдийн бүр олох маш олон хэрэглэгчдийн одоо танил болсон ийм бүтээгдэхүүн оруулж ирдэг BB Oral компани Lazinon-ы
брэнд бүтээгдэхүүнүүдийг бэлэг байгаа. Австрали, Нью-Зеландд авчиж бас. Фижид очиод одоо энэ бүтээгдэхүүнүүдийг бас өөрийнхөө хизээд өөрийнхөө үйлчлэгчтэй манай Монгол эмэгтэйчүүд Англи ийм брэнд хэрэглэдэг. Ямар их хөлөө өгд юм. Тэгээд хэрэглээрээ. Энэ нэр нэг чухал бүтээгдэхүүнүүд байна бас. Тий. За мөн одоо энэ Kagome ундаа байгаа. Эрүүл мэндийн ундаа. Дандаа ингэж олон янзын амтлагч хольж хэрэглэж болохгүй л гэсэн. За энэ эрүүл мэндийн ундаа болохоор зэрэг цэвэр одоо ургамлын шүүс. Carrot гэж байна. Тий, энэ бол ундаа биш. Цэвэр одоо ургамлын гаралтай шүүсүүд байгаа. За энэ одоо алюминих байна. Одоо энэ ус үзмих байна тий. Энэ улаан лойдын шүүсүүд бол одоо цэвэр эрүүл мэндийн ундаа энэ одоо өргөн хэмжээгээр хэрэгжилж болно. Мөн түнчлэн эмчилгээний зорилгоос бас хэрэгжилдэг юм Kagome брендийн энэ бэлгийн багцыг бас тань. За баярлалаа. Одоо болох хаа. Дугаарыг маань ивент гэчээр эхэлж байгаа. За доктор Тун компанийн бүтээгдэхүүн байгаа. Таны ойр дотны хүн ажлын хамтрагчтай нүвдсэн үү? Тэгвэл санаа тавих хамгийн ихний алхам бол тэр хүнд хэрэгтэй зүйлийг нь бэлэглэх. Ихэнх тохиолдолд хүмүүс эргэлтээр очихдоо гурлан бүтээгдэхүүн болон чихэр жимсэг нь авч очих нь хэлбэг байдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь шархны эдгэрэлтийг удаашруулах сөрөг нөлөөтэй. Үүний оронд эсэсэл гэмтлийн дараа хүний биед зайлшгүй хэрэгтэй бүх шимтгэлийг нэг дор агуулсан Heal Fast-ыг бэлэглээрэй. За энэ доктор Тун бол одоо мэслийн үед хэрэгэлдэг маш олон сайхан нэмэлт бүтээгдэхүүнүүд оруулж ирдэг. За энэ Heal Fast гэдэг энэ ялангуяа энэ шархны одоо эдгэрэлтэнд маш сайн бүтээгдэхүүн баг. За энэ өөрөөсөө шархны анхдагч арилжлагын бас одоо өнгөө хувиргадаг тийм чихээс нь наалт оруулж ирдэг. Ялангуяа эдээсэн шарх одоо бид нар чинь Вишневский маз энэ төр хэрэглэхээ бүр болсон маш одоо өндөр үр дүнтэй антибактериал бактериас нянгийн эсрэг сайн дэмжиж чаддаг ийм бүтээгдэхүүн хэсэг газрын шарх халдварлагдсан шархан дээр хэрэглэхээс гадна дотроос оож хэрэглэдэг. Орлуулшгүй амин хүчлүүдийг агуулсан 20 гаруй төрлийн амин хүчил амин дэм агуулсан ийм бүтээгдэхүүн байгаа Heal Fast. Шархны эдгэрэлтийг хүчүүлдэг нэмэлт бүтээгдэхүүн. Манайх шиг бас манайх ч одоо нөгөө тарган хийж тий. Тэгээд диабеттэй улсуудад хэрэглэх шарх эдэлэх гэдэг бас хэрэглэхэд их үр дүн маш өндөр үнэтэй. Би сонсч байсан энэ Heal Fast-ыг урд нь. Тий, Heal Fast чинь бас нэлээд хүмүүс Америкийн ийм брэнд байгаа. За энэ бас эдних оны бас нойр гүйдэлтэй улсуудад Sleep гэдэг одоо энэ нойрны бэлтгэмд оруулж ирж байгаа. Их олон төрлийн бэлтгэмд оруулж ирж байна. Энэ удаагийн дугаарт маань одоо Heal Fast бүтээгдэхүүн одоо доктор Тун компани бас ивентгчээр оролцлоо. Бас танд одоо энийг бэлгэлнэ. За баярлалаа. Та бас өөрөө хэрэгжилж үзээр ачаалттай ажилласныхаа дараа болон зарим үед одоо маш их бид нар чинь олон удаа жижүүр хийдэг, их ачаалттай ажилдаг, хүн таглагаа мэслийн дараа их ядардаг. Тэр үедээ нойрны бэлтгэмжийг хэрэглээд за өөрийнхөө бас клиентүүд болон одоо хүн чинь хэлж мэдхий арга байхгүй шүү дээ. Бас гэмтэл бас янз бүрийн асуудал болсон хүн амьтанд хэрэглэхэд шархны эдгэрэлт ямар байна? Тэр үед бас хэрэгжилж үзээрэй. Маш хурдан хэрэгдэг өмнө төлөвлөгөө тавдгаа цэвэр хагалгаан ч гэсэн хэрэглэх шархны эдгэрэл маш хурдан нөлөөтэй юм байна. Өршин сэргийлэх зорилгоор. За. Хэрэгдэг юм бэлтгэн. За их баярлалаа. Heal Fast Sleep гэдэг. Ийм сайхан бэлэгтэй болчихлоо шүү дээ. Одоо дэлхийн брэнд бүтээгдэхүүнд оруулж ирж энэ удаагийн нэвтрүүлгийг маань ивент гэсэн бас манай ивент итгэгч хамт олон та бүхэндээ бас баярлалаа. Компаниудаа бас маш их талархаж байна. За би бас их баярлалаа. Их олон сайхан бүтээгдэхүүнүүдийг энэ эко бүтээгдэхүүн одоо энэ бидний яг мэрэгжилтэй холбоотой энэ маш их хэрэгтэй юмнууд байна. Тэгээд баярлалаа надад их билүү гэсэнд. За